16 жилийн өмнө энгийн нэгэн гэр бүл нэгэн хүү төржээ. Төрөлтөө аав ээжийнхээ бодлыг уншиж өөрийгөө айлын 2 дахь гэдгээ мэдсэн энэ хүү бол Сайки Ксү. 14 хоногтойдоо ярьж сурч, гэхдээ дотроо 1 сартаадаа агаар дээр алхаж сурч, 1 настайдаа анхныхаа үүрэг даалгавраа биелүүлжээ. Тийм ээ, Сайки бол ер бусын хүчтэй байсан юм. Одоо Сайки халах ангийн сурагч. Далдыг харах, нисэх, бодол унших ер нь бараг хийж чадахгүй юм байхгүй. Даан Сайки интроверт юм болохоор олонний анхаарлыг татахыг хүсдэггүй. Бас тэрхий зүүн дээрээ. Нэг өдөр хичээлээ тараад харсан аав нь гадаа өвдөд өрцөн сууж байна. Яасан гэсэн ээж нь төгжээгээс олчиж. Оо, сасгад жонорикса. Сайкигийн аав ээж нөгөөнийх амар лавидоо байсан. Даан ч ээж нь аавынх нь кофе дэлгцүүрийн нийцсэн биш. Тэрнээс болоод бүтэн хагас жилийн байдалтайсан гэвд тоо. Бүр арай юу. Сайкигийн хамгийн дуртай амттан бол кофе дэлгцүүр. Энийний төлөө юу ч хийгээс буцахгүй. Яг гоё амттнаа идэл чилрээ суужсан аав нь шилэгдээ ширээг нь нураачтیں۔ Сайкигийн амар амгалан алдагдууллаа гэд аав ээжийнхээ хэрүүлийг зогсоохоор тэдний үнэн бодлыг нь илчилнэ. Дотроо бол аав ээж нь бибидээ мангар хайртай. Худлаа 6 сар маягсан байгаа хгүй юу? Бибинийхээ сэтгэл дэгтүү хоолыг сонссон аав ээж нь бүр нялуурч өгнө. Сайки жоохон байхдаа хайчуулаад аавны аварга болоод бүр сонин сэтгүүл хэвлэгдээд нэлээд одолвоо. Тэгээд тэрнээс болоод хүмүүсийн өмнө хүчээ ашиглах хавилаад нод өгөлцөн. Хэрвээ зайлшгүй шаардлага гарвал эргэн тойронд нь хүн байхыг шалгаж байгаад хэрэгэлдэг. Хүн байгаа хэсэг 200 м доторх бүх хүмүүсийн бодлыг нь уншаад мэдчихнэ. Ер нь бол амтан хүртэл өөрийн гэсэн бодолтой. Тэрийг нь уншиж чаддаг юм. Тэгсэн энэ нэг гарын л бодлыг нь уншиж чаддаггүй. Энэ бол Нендо. Тэрээр юу ч утгүй зүгээр л нэг тэнэг хүн байсан юм. Гэтэ бүр арай л тэнэг заа. На,悪いやつではない。悪いやつじゃないと思う。いや、悪だね。最悪だ。Энэ бол Сайкигийн ангийн хүүхэд Кайдо. Гарандаа агуй хүчийг нуусан өөр ертөнцийн хүн. Тэрээр Dark Reunion гэх муу хүмүүсээс дэлхийг аврах баатар байлээ. Надаас тоглосон зүгээр өөрөө өөрийгөө л тэгж боддیں۔ За энэ бол төгсийн төгс хамгийн хөөрхөн ихэнч багтгаар охин Тэрүү Хаши Кокоми. Ямар ч залуу түүнийг харсан заавал Тэрүү хасан гэж хэлэх хөв зайтай билээ. Түүний үзэсгэлэн гоод 2 залуу хэлдэггүй. Нэг нь мэдээж манай Сайки, нөгөөх нь харин энэ залуу. Сайкигийн нүдэнд Тэрүү Хаши ингэж л харагддаг. Яаж ч гэж хэлхийн. За тэгсэн Сайкитай тараад мэдлж байна. Манай Сайки зүгээр тоохгүй өвчтэй. Тэгсэн Кокоми бүр өөрийн сахиусан нэгэр хийм харж ин. Тэгтээ надад турлалцсан байх таа юм шүү. Амар өөртөө ихтэй за. Тэгтээ яг хэлж байгаа нь үнэн л дээ. Уг нь манай Сайки ийм мод хүнтэй оролцолтол амар тайван амьдралаа өнгөрүүлж чадахгүй. Бас Тэрүү хасан гэж хэлхээсээр аргагүй болно гэд анчиж. Тэгээд хамт явж байгаад баригчуулгыг шууд телепорт хийжээд явдаг. Өө тэгсэн Тэрүү Хаши өөрийгөө Сайки хий хартлаа сайн болчих гээд бодчихно. Масака ваташи Сайкиのこと好きにオフ。Сайкигийн хамгийн хийж чаддаг зүйл бол биеийнхээ хүчийг тааруулах. Тиймээс биеийн тамирын хичээлд хамгийн дургуг нь энэ улаан өст бол Хайро. Сургуулийн хамгийн алдартай нь бас хамгийн спортлог нь. За тэгсэн хичээл дээрээ 2 багт тоглож байгаад бөмбөр онж тоглохоор болов. Сайки Хайротой нэг баг болж, Нендо Кайдо 2 нэг баг болдیں۔ Манай Сайки хүчээ тааруулж чадахгүй болохоор хасагдах гээд албаар нүрээрээ онсон чинь Ататток ка. нүрээрээ хаавал хасагдтгүй нэ. Тэгснээ бүр Сайки шитгэр болчтой. Жохон сул шидчих гэсэн биш бүр хэтрүүлээд мангар зүйлэн шидчихнэ. Няжих тожигчиг их болгонд Хайро нь бөмбөгийг барьж аваад идэг за. За тэгж явсаар хоёрын эсрэг хоёулахнаа үлдэж Хайро эцсийн цэвэрлтийг хийж Сайкигийн баг очдөг. Хавар бол хайрын үлрэл. Манай Сайкид бас л нэг охин сайн болчих. Энэ охиныг Чио гэдэг хамгийн дурламтгай. Сайкид сайн болчоод өөртөө дурлуулах гэж 9 жилийн арга хэрэглэнэ. Булан мөрүүлдэх гэж үзлээ. Алчаараа унгаж үзлээ. Жигнэг бэлдэж үзлээ. Бүтдгүй. Сайки бол юун хайр дурлал хамаг бодлыг нуушаад бүх төлөвлөгөөнд бүтлгүүж өсдөг. Гутцсан харих гэсэн бороо орж шүү. За энэ сүлийн боломж гээд хамт нэг шүхрэн тарин ухааны юм бодоод хүлээжсэн чинь Сайки. Хөөрхий Чио бүрэнхээр л бууж өгөөд гуниглаад ижсэн. Чиний сэтгэлийн чинь шүхэр олъё гэд нэг залуу гарч ирснээр Чио маань найзалууд болсон да. Арай л хортно. Сайки олонний анхаарлыг татах дургүй ирнэ ягаан өстө бүр толгоон дээрээ модон чих шиг юм зүүцэн. Хүмүүсийн анзаарахгүй юу гэсэн хүмүүсийн бодлыг тэр чигтэн өөрчлөөд бүр генийг нүртэл матацд оролцсон байдیں۔ Ягаан, цэнхэр, ногоон, шар бүгд жинхэнэ нүс. Энэ бол за займар урт нартай юм чинь нэлбэж ах гэвчээ. Анхны үзэлбэрээ хийж байгаа амжилттай бүдэрсэн дээ хөрхий. Анх ажилтай, гэр бүлтэй айгуу дажгүй байсан өрөнд ороод бүх зүйлээ алдаад говьд гарцсан. Тэгснээ альвыг алга хөдөлж чадaltaй юм байна гэдээ илвчин болсон үйл яах вэ? Зорилго нь мангар үнтэй элбэн ширээ авах. Манай хүн амар элэг үзүүлчүүл шантраад болчихох гэсэн бүр Сайки шав орчдөг. Нэг өрөө кино үзчихсэн гинт элбийн нэвтрүүлэг гараад ирвэ. Нөгөө элбчин ах чинь бүр од олчихсон.
Лайваар илэг үзчихсэн арай л амар үзүүлбэр харна өгчөөлн нэвтрүүлгийн дараа гарах киног үзэж чадахгүй болохоор аврах гээд очсон үнэхээр л sajирсан биш үү. За тэгсэн кинон тоглосон дүр нь реклама хийж явахдаа өөрийг нь хэрэгтэн гэдгийг хинч төсөөлөхгүй байхдаа гэхийг Сайки бодлын уншаад мэдчихтэй. Хөөхий Сайки киногоо спойл болоод үзээгүй юм да. Анги дээрээ суужсан Кайдо ирснэ. Өнөөдөр Нэндо нэг л нотой байна да. Гэт энэ хоёр Нэндог дахаар болов. Тэгсэн Нэндо бүр жоохоо охин харснаа эвгүй инээж минийгээд наран цэцэг торт авснаа яваад өглөө. Манай хоёр болохоор жоохоо охин хулгайлагч нэгээд араас нь дагаа явжсэн аавынхан бошин дээр ирсэн бит. Аав нь төрхөөсөн өмнө нас орсон. Аавтайгаа мангар адилхан гэд ярьжсэн. Сайки яг урд аавынхан сүнс гарч ирээд алгуулцдаг. Яг л Нэндо гоцтэй. Нүднийхээ сөрөөр л ялгардаг. Сайкид гинтл хамаг эмэгч нь мэднэ. Гэхдээ би дайсан биш. Удахгүй болснаа гэсэн захиа ирвэ. Сайкийн бас нэг чадвар бол хөрсөн бүхнээ хэн битсэн, хэн хэрэгэлсэн хүнийх нь бодол яаж үссэн тэргээ бүгдийг мэдж алдаг. Тэ юм болгонд хүрээ дэмтэд өвлөгцсөн болохоор нэмгэн бэйлийн өмсдөг. Өөртөө адилхан 9 бүсийн хүчтэй хүн байж магадгүйгээ төрүүлж мэдэх гэсэн биш. Нүүх нь аливжээ гэрт нь ороод ирж. Энэ гараал Торицкар яда. Сүнс харж сүнстэй ярддаг. Тэгээд сүнсээр дамжуулаад Сайкийг мэдчих. Бас мангар шалиг заа. За тэгсэн маргааш нөгөө шалигчин сургуульд нь шилжээд ирчих. Хамаг охтыг цуглуулсан хамгаалагч сүнс нь ямар юм байдгийг хэлж өгöd явж байна. Хөвгүүд нь нас харуулъя гэсэн ханж манад шалаад харна эмгэн өвгөн гэд дуусчихтیں۔ Нэндо хоёроо л асуусан бүр тоогчгүй юм шүү. Таран тартлаа тоохгүй явсаар сүулдэ. Битгий тагаатай гэснээр цүнхээрээ зөхөд авж байна. Яасан гэсэн энэ шалгийн хамгаалагч сүнс нь Нэндогийн ав. Тэгээд Нэндог сүнсгээ бутчих. Нэг өрөө аав ээж нь хоримд явахаар болоод Сайки ганцаараа үлдэхэр болоо. Гэрээ цэвэрлжсэн. Жоо. Сайкийн хамгийн дургүй зүйл бол шавьчны бодлого маш чаддаггүй. Аав ээжигээ эртэл Мексикт байжээ гэсэн гэртний хүргэлт ирнэ. Харахаас аргагүй болов. Хонхон дуурайд ирчлээ гэсэн Нэндо. Нэндогоор Жон барилчигээ тусуусан биш хуруугаараа бэцэлцэнэ. Сургуулийнх нь спортын өдөрлөг иржээ. Нэндо тэмцээнд оролцсон Сайкигийн модон чихрийн суулцдаг. Энэ юм нь хүчийг нь басгадаг төхөөрөмж байж. Тэрийг нь авцсан биш бараг дэлхий сүрлээ. Буцаач игээд бүхцэл зүгээр болсон Сайки дахиад хүчийг контролдож чадхаа байжтэй. Тэгээд олс таталтын тэмцээнд орсон чинь олсыг нь хоёроо бачдаг. Олс таталтан дээр ингээд хожлоо авлаа. Тэгсэн 2 дугаар бүлгийнхэн манайхныг хожны энтергээд үдцсэн биш. Хайраа ирснэ. Хэрвээ танад хожигдвол манай бүх хүүгүүд халдсан болъё гэд бодоо тавьчлаа шүү. За ингээд 2 дугаар бүлгийнхнийг хожихын тулд бүгд хичээнэ. Сүүлийн тэмцээн бол буйхаа гүлт. Кайдо том уралтан гэж явсаар хамгийн сүүлд хайраа Сайкид өгөөд Сайки хожигдохгүйгээд гүйж өглөө. Хүчээ өдөрдөж чадгаа байсан Сайки гараан дээрээ унаад халзан болсон доо. Сайки дэлгүүрт ороод кофе дэлцгнэр авах гэсэн төрлөөр байж гинэ. Грамыг хараад үнийн хараад авах гэсэн мангар үнэтэй ирнэ нэг жижигхэн байх шүү. Хин энийг авдаг байна гэж дэлгүүрээс гарсан Сайки. Үндэ тарсан амттай байхгүй бол үйлдвэрэн дэлбэлнэ гэж явж исэн бөмбөг нисч ирээд арай гэж хамгаалдаг. Бөмбөг шидсэн хүүхэд гарч ирээд уушилт гүссэн чинь нөгөө бөмбөг энэ хүүхдийн хувьд өвөөгөөс нь үлдээсэн үнэт зүйл нь байж л дээ. Бөмбөгийг хайсан олддгүй. Бүр далайж ивчиж. Сайки ойролцоо үнэтэй бол аливаа зүйлийг хооронд нь солиод авч болд юм. Цэлцэгнүүртэй ойролцоо үнэтэйсэн болохоор цэлцэгнүүрээ золиослоод бөмбөгийг өгсөндөө. Хөөрхий Сайки. Тэгсэн гэрт нь нөгөө хүүхдэнд алгаснаа илэрхийлээд нөгөө үнэтэй цэлцэгнүүрээс бүр 3-ыг өгсөн байдаг. Нэг өдөр Нэндо Кайдо хоёртой хичээлээ тараад гоми идэхээр явж исэн Кокоми гараад ирэхин тэрэ. Хамт гоми идэхээр болов. Сайки Кокомигийн прайдыг унгачвал өөрлөө дахиж ордохгүйгээд амьшин газар дагуулад ирдэг. Нөгөө газарт нь орохоос татгалзаад яг явлаа гэсэн Кайдо яаж юм газар дагуулж ирч чадваа. Кокоми яаж юм заван газарт ордیں۔ Тэ Кокоми тэргээд унлаа. Тэрнээс нь болоод явж чадхаа байлаа зүгээр гэд орохоор болтой. Орсон чинь үнэхээр л таархан газар байна. Гомгоо захиасан чинь тогоо чинь юу вэ? Гом нас юу вэ? Кокоми твцэрл би бол төгс өхөн гэд ижлээ шүү. Тэгсэн хин ч идэг байдیں۔ Сайки төгсийн төгс өхөн Кокомид ингээд бууж өгсөндөө. Нэг өглөөс ирсэн Сайки хүчгүй болсон байна. Баярлал үжсэн цаана нэг газар дэлбэрчлээ шүү. Тэгсэн зүгээр л зүуд байж. Сайки зүлээ толгойн өвдөд зэрвэл далдыг харсан гэсэн үг. Саяны дэлбэрэлтийг харсан болохоор зогсоохоор боллоо. Хүн амьтны тусын тулд биш зүгээр гэрийг нэлцээ. Тэгэд өөрт нь гай болох болохоор зогсоох юм гинэ. Яж яхад мангар цүн дээрээ. Чод нэг чулуун аваад болчтой. Яасан гэсэн энэ нэг охин чулуун дээр нь бүдэрч унаад нөгөө чулуун тракны ахыг мөргөж ухаан алдуулаад ухаан алдсан жолооч хаазан дээрээ гიშгэж бензин блок мөргөхөд бензин уурч гараад охины хажуугаар зурсан байктай залуу панцуг нь харж агаад нөгөө бензинд нь халтаж унаад дэлбэрнэ гинэ. Final destination юм аашин. Сайки нэг өдөр хичээлээ тараад явжсэн нэг муур 2 байрны голд гацчих. Сайкид бол муур нохоо инжил харагддаг. Тэгээд өнгөрөөд явах гэсэн нөгөө муурчинстай над чих хөөрхөн баргал хүн төрлөختний дээр зогсох намайг яаж аврахгүй өнгөрвөө мяу гэд үгэлж өгж байна. Муурны хэлж ойлгох Сайки говьл туслыг гин. Нөгөөх нь үгэлж гуйж байгаа нь. Таскете кудасай. Энэ бол Ампу. Төрөний Сайкигийн үйлдэлд уур нь хүрээд хариугаа авах гинэ. Аавыг нь нараад гэрт нь орчиж. Даан жижиг нь муурны аллергитэй болохоор хөөгцөн дөө. Хөрхий. 残念だったな。
Шинэ жил болов. Гэртээ хараад ирсэн чинь гэрт нь аль хэдийнэ Нендо ирсэн байна. За тэгээд дөрүлээ тэмдэглээд байжсэн Нендо хөөрхий Сантагаас бэлэг авч байгаагүй гинэ. Тэрийг сонсон аав ээж нь улаал гараад явлаа. Тэгсэн аав нь Санта болчоод эргээд орж ирж байгаа нэг хөөрхөн. Нендо тэгсэн итгэжнэ. Тэгэд бэлэгтэй болсон 2 дахь бэлгээ авлаа гэж байна. Сантагаас авч байгаагүй ч ээж нь унтжаахт нь бэлэг тавьждаг болохоор огтхон ч хүнэгтэй байдгүй гиндэ. いいお母さんだな。 Оны эхний өдөр Жинжа монголоор одоо гандан л юм да. Очоод хөслөө хэлэхээр болоо. Тэгсэн аав нь суглаанд 200 сая хожих болтгой. Бурхан минь, Сайки минь гэлгэж байна. Манай Сайки болохоор юу ч гэсэн амар амгалан өнгөрөх болтгой гэж шивнэлээ. Тэгсэн Кайдо хүрээд ирхэн дээрээ. Аав ээж нь ч баярлаад ээж нь болохоор Сайкиг их найзтай болоосаа гэж хүссэн юм байна. Кайдо тэгээд бурхантай нёгийгээ үзчихэд ирээ гэсэн мангар ээлдэг найзтай болох болтгой гэдэг чинь. Тэгсэн араас нь Хайро ирээд Кайдогийн хүсэл бас биеллээ. Хайро болохоор өөртөө нүрсэлдэг хүчтэй райвал бас найзтай болох болтгой л гэж байна. Тэгсэн Нендо хүрээд ирнэ. Хайрогийн ч хүсэл биелвэ. Нендо бол юугаач мэдгүй зогсож исэн аав нь зааж өгөхдөө давхар Сайки найз хүнтэй болоосаа гэж хүсчихнэ. Тэгсэн Кокоми хүрээд ирлээ шүү. Ингээд Сайкигийн хүслээс бусдынх нь бүгд биелсэн юм да. Нэг өдөр ээж нь гэртээ ганцаараа байж хат нь харвас скамгаар ирснээр зүгээр грантны усыг шидэт усан тэргээ танилцуулаад ээж нэ. Ээж нь гэр бүлтэй хайртай болохоор гэр бүлээ бодоод бүр амар хийг авчиж. Бо нэмэрхүү зайлаа амар их байдаг за. Нэг удаа яриаг нь сонсоод зөвшөөрчл бүр сүлжээгээрээ скандах гэд наасдаг. Тэгсэн дараагаас бүр шал хэрэггүй баах юм хотлож аваад 1 сая yen салгаад авчлаа шүү. Аав нь Сайкигээс гуйж агаад бүх мөнгө авдаг. Тэгэд ээжигээ наа чин скам шүү дахиж ирвэл битгий ярил гэж байна. Тэгснээ өөрөө хэдэн өртөө нагаад. Сайки жаргаа бараад нөгөө скамийнх нь хамаг скам бодлыг ээжт нь мэдүүлчихдээ. Ингээд дахиж энэ гэрт скам үзэгдээгүй юм да. Энэ донд нэг бүгж байна. Сайки авсан хүмүүсийн бодлыг унш чадхаа болчлоо. За ястай хэрэгтэй хэдэ олчлаа гэд кино үзэхэр болов. Өмнө кино үзэх гэсэн дандаа хүмүүсийн бодлын мэдээ спойл болчихдог байсан болохоор хэзээ ч кино үзэж байгаагүй гинэ. Арай гэж үзэх гэсэн Кокомитэй таарчнаа. Кокоми дээр ахтай. Нөгөөх нь мангар одж үжигчэн. Бас дүүтэй хайртай. Ах トゥ угийн биш бүр жинхнээсээ. Дүүгээ харамлж ингээд хамаг юма тайлцсан биш баахан хүмүүс ирээд кино театр нь киногоо гаргахаа болчдیں۔ Үнэн кино үзэх заяагүй. Үлрэлийн шалгалт эхэллээ. Сайки минь бүх зүйлээ энгийн байлгамаар байгаа болохоор шалгалтаа хүртэл донцож өгдөг. Тэгсэн Нендо хөөрхий хамаг хичээлээ унгацсан дахиад унал үлрэнэ гин. Дараагийн шалгалт эхэлсэн чинь Нендогийн байж байгааг нь хараад байгаарай. Тэгсэн яагаад ч юм Нендо зөв хариулаад идэв. Нөгөө шалгагч нь байна да. Шалгалтандаа туслуулах гээд өөрийнхөө хамгаалагдсан суулгах Нендогийн явыг дагуулад ирсэн за. Даанч өөрт нь биш Нендо туслаад ирсэн билээ. Яагаад гэсэн энэ харандаа наваас нь Нендо дүлдээсэн ганц өвнэсэн бач таардаг. Шалгалт дуусаад Хайро 6, Кайдо 51, Нендо бүр 90-д орсон байд шүү. Тэгэл хоорондоо ярилцж байсан Нендо яасан суугаад үйл гэж байна. Кайдо тэгсэн чам талхитгаар хэмжээний суг биш гэж эргээд харсан Сайки 91-д орсон байдیں۔ Нэг өдөр сургуулаа тараад явжсэн замд нь нөгөө элбчэн ах чинь гутарсан байж гин. Яасан гэсэн орой үзүүлбэрт нь өөрийнх нь туслах болох Майкл нь гэмтсэн оролцож чадгааргүй болсон гин. Ячаахт нь салсан ихтэн хүүхдтэйг ярьж үзэхээр болсон. Гэтэ төрсөөхт нь биш шүү. Тэгээд Сайкигаас өөрийнх нь туслах болохыг гуйгаа Сайки зөвшөөрдгүй. Ядаж энийг харчих гээд дагуулад ирсэн. Энэ элбчэн ахын зорилго нь элбэн ширээ авах гэсэн дээ. Тэрнийг авахгүй юу? Шинийг авах гэсэн мөнгө нь хөрөхгүй хуучныг навцсан. Шинийг сая 200 мянга гэдэг. Тэгсэн энэ ширээн хуучин хэрнээ сайн 90 мянгаар авсан гэж. Зүгээр шинийг авчихгүй. Дээрээс нь энэ ширээн ямар ч нууц зарга байхгүй энгийн ширээ. Тэгснэ тэрийг нь мэдэхгүй болохоор бүр үзэгчдээс хүн авч байгаа дэлб үзүүлнэ гэхээр нь Сайки яах чаргагүй зөвшөөрсөн байдаг. За тэгсэн салсан ихнэр хүүхэд нь ирвэ. Тэр нь хэн байсан гэж? Нендо. Бүр 2 Нендо. Энэ ээж нь. Бие тамирын хичээл орохоор боллоо. Баахан тест авна гин. Бөмбөг шитгэр болоод Хайро шидсэн 46.3 м шидчихлээ. Бүгдээрээ алмаар ал. Хайро ч Нендо өөрийнхөө найз бас райвал гэж бодож байгаа штэ. Тэгсэн Нендо. Тэр чигээр шидлээ шүү. Бүр 51.8 м. Бүгдээрээ тоосон шинжгүй. Сайки тэр хооронд нь шидэд амжснаа. Дараагийн тест нь 2 тишээ болдог юм. Сайки урдах хүнээ хараад хийсэн болохоор асуудалгүй. Тэгсэн Хайро Нендод бас л хожигчлаа. Энэ Кайдо бүр бүтэхгүй хамгийн сугна. Бүр охиноос ч дор. Тэгснэ хүчээ нууж байгаа болохоор суг байгаа. Бас хэтэрхий хурдан хөдлөөд удаан харагдсан ч шиг. Нөгөө бөмбөг шигдэг дээр дэлхийн нэг тойроо 6 м шидсэн гэж авсан. Хамгийн сүүлчийн сонголтын үзүүлэлтээр Нендо мөөмдөд түртэд хаяад хожигчлаа шүү. Уг нь Нендо тэр өсөлтөг энэ дэр юусэн хамаагүй. Хайр ганцаараа л Нендод өрслөөд идэв. Тэгснэ энэ дээр хожичлоо гэд баярлаад ижсэн Кайдо ч харин мангар уран Хайрог ялцдیں۔ Тэн дээр амар томорноо. Нөгөө ампу агац Сайкигаас өшөө авах гээд гэрийнх нь нэргэн тойронд ирэлцээл. Аав нь дандаа хоолдог байсан билээ. Тэгсэн гинтл мангар сүртэй царай гарсан цаана нэмор явж гинэ. Сайки жинийг нь ашиглаад мууруулаад хуурчлаа. Ампуг явуулахын тулд энэ бүший чан гэдэг мууртаа нийлүүлэх гэж аа. Ампу энэ бүшийд амар хайртай. Хурдан бам л гэдэдээ. Манай хоёр төлгөө гаргаад Сайки бүший чаныг өдөж явах хооронд ампу аварна. Тэгсэн Сайки 0 орж явах хооронд нөгөө бүшийг нэмж таараад ампу авардаг батар болсон биш бүр буруугаар ойлгодоод Сайки ирээ залруулах гэсэн мууралцсан болохоор хүчээ таруулж чадахгүй шидэд хайчдаг. Ингээд төлгөө нураад гэрийнхэн гадаа 2 мортой болсон доо. Ампу! За нөгөө шалгич нь охин арих гэж Сайкигаас тусамд гуйж байна. Мэдээс зөвшөөрөхгүй штэ.
Тэгсэн тэгвэл над бити саад болоорой гэж байна. За яах юм бол гэсэн өөрийнхөө би цүнс дудаад найрхан гин. Үнэхээр л явцтай шүү. Даанч үнсэн энтригээ болгодуулчтэй. Тэгсэн дараа нь өөртөө нэг хөвгөн оруулчлаа. Иргэн торидог бүх үнэ өөрийн мэдлэгүүд дурлуулад байдаг. Бараг л роман анимын гол дүр. Нөгөө охин чинь бүр дурлаад өглөө. Даанч роман анимын гол дүрийн дандаа гаргадаг нэг алдаанд бүдэрч унахтаа моментийг барьсаг та. Тэгэл бүтлгүүцсэн дээ. За манай Сайки нэг хүүхдийн шаарыг аваад өгсөн биш нөгөөх нь бүр Сайтерман гэж салдгүй. Ундааны рекламын гол дүр ахгүй юу? Гарын үсгээ зурж өгөөл машинаас авраал. Тэгсэн энэ хүүхд ээжээсээ төрчих. Тэгснээ ээж төрчл гэж юм нэг хөөрхөн. Нэгэнт хүчээ харуулсан юм чингээд үүрээднээс ч ээжийг нь хайгаад ээж нь хөрөж өгдөг. Тэгэд битсэн юм арилгаад энэ хүүдэл нууц нь үлдэг гэд гэртээ хараад ирсэн. Хөрштөн өгöd ирсэн мэд. Зуны баярын өдөр болж ин Сайки хэсэл явжсэн Нендо, Кайдо, Хайро бүгд л явж ин. Харита нэг зэгэртэй алим авчаад гэд мөнгө төлөх гэсэн төрөөч сөйлөлцөж. Олон хүнтэй байсан болохоор хэн авсныг мэдэж чаддгүй. Яжих том уралт Кайдо, Хайро бүгд сөйлүүлсэн. Хинээр оролцсноо мэдэхгүй байна да гэд өөрийнхөө төрөвчнөөс мөнгөнд өцгөө зэмар солиод гэрэгтнийг барьваа. Бүгдийнх нь төрөвчийг олж өгөө тарьсан нөгөө том уралт их байдгүй. Яжихт нь зунжангаа ажил хийсэн бүх мөнгөө хийсэн байсан гэж байгаа. Үнэ азгүй. Нэг өдөр Кокоми болох ширцээ явжсэн Чиотой таарад хамт кафе орохор болоод юм яриа суужсэн. Хажууд манаагаараа сууж ин. Энэ хоёр чинь хоёулаа Сайки цаан штэ. Би бинийхээ сайн үнийг асуугаад яг хариулах гэсэн. Сайки нөгөө хоёрыг албаар гаргаад энэ хоёрын нүрийг нь улаалгаад Кокоми болохоор Чиог Кайдо цаан. Чи болохоор Кокомиг Нендо цаан гэж ойлгох штэ. Удахгүй сургуулийнхаа аяллаа өдөр болоод бүгдээрээ Окинава явахаар боллоо. Хин ямар багт хуваарлах түүгээ санал асуулга авахарлсан. Кокоми, Чио, Сайки, Нендо, Кайдо нүдний шилд нэг баг болсон нүдний шилд аяллаа мөнгө олж чадаагүйгээд явж чадгаа болчдөг. Тэгээд өөрөөр багт хуваарлагдваа. Оройн хоолоо идэж байжсэн Кокомигийн ах нь ирснэ. Чи манай дүүтэй хамт аялалд явна гинэ мугаш тонтон. Би хамт явна гэж солиорч өгч гинэ. Сайки ч энэ хамт явбал бүтгүүгээ тасалбарыг аваад нүдний шилдэд өгснөөр төрөний багаар явахаар болтой. За тэгээд маргааш нь явах гэсэн хуй салхи хэрж ингээд нисгээ болчлоо. Бүгд сэтгэлээр унтсан байхаар нь Сайки хуй салхийг нь арилгаад явахаар болов. Ядарсан байсан болохоор унтсан биш онгоцсон сүүжин гэсэн далтыг хараад арай гэж Окинавад ирдэг. За тэгээд Окинавад хоол идээд аялаад орой болоод усанд орохоор болов. Энэ гурван донтойгоор огтыг харах гээд скоп энтер авцсан. Сайки мэдээж харуулахгүйгээд Нендог харлаад идэв. Энэ гуравч Нендог хараад дахиж дээлэхгүй гэдгийг амласан да. Кокоми Чио хоёр хөвгүүтэй хөзөр тоглох гээд явшлаа шүү. Сайки ганцаараа баймирсан болохоор иргэдээр ирээд хэвтэж байгаад унтчихжээ. Тэр хооронд Кокоми Сайкийг хайж явж байгаад олоод унтчихна гээд толгойнхын төхөөрөмжөнд авчдаг. Тэгээд сэрсэн нөгөө шалгич нь хэрцэн дочид бодол буцаагаад аваад ир гэж байна. Бүгдийн далайн гол шилжүүлсэн. Заага тавьчлаа. Тэгсэн Кокоми алга болчихжээ. Энэ шалгийг Кокоми шиг харагдуулаад октыг юу ч гэсэн аргалж явах хооронд Кокомиг хайгаар болвоо. Тэгсэн Кокоми бүр хол арал руу шилжчихсэн за. Чод аварсан Кокоми хүчийг нь мэдлээгээд үннээ хэлэх гэсэн. Энэ зүүд үү гэж юм. Тэрийг ашиглаад ордон өнтер төсөөлөхөөр нь ордонд аваачаад энэ зүүд юм чин Сайкид юу ч хийж болно гэд надад оф гэж хэлэхэд яа харахгүй болоод хэлсэн мэдээ Сайки биш нөгөө шалгийг чинь орлуулсан байдаг. За маргааш нь ангаараа далаа орсон бүгд Кокомигийн уцсны хувцтай байхыг хараад далмарч өгж байна. Хөөрхий чи араас нь гарч чаддгүй. Энэ нүдний шил төртөл хөвгүүдийн хараг болох хэвээр. Чи гутраа суужсэн Кайдо сэлж чаддгүй болохоор ирээд юм ярва. Тэгсэн Кокомиг залуучууд найрж шүү. Чи найзыгаа хамгаалах гээд орсон чинь нөгөө залуучууд нь чамаар яадیں۔ Найздаа хатаархаа юу? Тэргийг гомдоочдیں۔ Кайдо хоёр хүн шиг Чиог хамгаалсан биш Чио Кайдо дуулаа насдаг. За ингээд Окинавадаа хаялаа адал явдалтай өнгөрүүлснээр аниман дуусч байгаа маа. Тас тоглосон партныг дуусч байгаа шүү. Удахгүй парт 2-ыг оруулнаа. Матане. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк and subscribe дараарай. Баярлалаа.